одоо зориг гэж яг юу вэ гэдэг санаа тий та нарын ойлголцоор таны ойлголцоор монголчуудын ойлголтоор яг юу вэ гэдэг санааг хэдүүлээ жоох ярилцъя. Та нарын санааг ерөнхийдөө сонсъё тий. За намайг сонсож байна. Сонсож байна. За. Миний хувьд болохоор би зөвхөн сая бодчихлаа л да. Би ер нь юунд хүрэхэд тэмүүлээд байгаа юм тий. Ерөнхий одоо фирман нэг ясанда миний зорилго болоод байгаа болов. Гэхдээ бас өдөр тутам бид нараас амьдралдаас өнөөдөр би тийм юм хийш шүү, яг тэрний гараа шүү гэд бас нэг зорилго тавьдаг тий. Тэгэхээр бас зорилго том ч хийжсэн жижиг ч хийжсэн тэгээд ер нь хүрэх гээд байгаа яг тэр одоо нэг ясанда А цэгээс Б цэг рүү очих гэдэг тэр Б цэгний болоо гэж тодорхойлж хэлэх мэдэхгүй л байл та. Яг юу гэж оновчтой тодорхойлоо бас мэдэхгүй. Чиний хувьд одоо наацх нь ингээд бодож байгаа юу гэдэг шүү дээ тий. Алсын зорилго, хэдийн зорилго гэдэг юм тий. Нэг үг шүү дээ. Тэгвэл одоо өдөр тутам би одоо ийм хийгээд одоо жишээ өдөр тутмын амьдралын юм байгаа шүү дээ. Техниктэй зориулаад чиний хэсэг юм хийх хэрэгтэй шүү дээ. Хийж байгаа шүү дээ. Өдөр болгон. За өдөр болгон бид нар хоол хийж байгаа тий. Өдөр болгон хүүхдээ юм зааж өгч байгаа. Ялангуяа Бямбагийн тий. Чи боддоо. Тэгэхээр чин энэ болгоныг өдөр болгон хийснийхээ дараа би алтай хүүхдээ ямар хүн болох гэж байгаа юм гэдэг чиглэл рүү орж байгаа. Хүүхдүүдээ эрдэм мэрэгчлэгтэй хүмүүжлэгтэй сайн хүн болгоно гэдэг хэтийн зорилго руу чиглэж байгаа шүү тий. Тэгэхээр тэрний санааг хэлээд байна л тий. Тэгэхээр ихэвчлэн одоо чиний хувьд гэх юм уу тий Бямбагийн маань хувьд болохоор өдөр тутам хийж байгаа зорилгууд тий өдөр болгон би одоо ийм амжуулна гэдэг өдөртөө шүү хүүхдээ тийшээ аваач гэн энэтэй тэгэж ярина сургуулийн багштаа нууцна ажлаа амжуулна ажлынхаа үнэтэй ярина гэдэг юм уу тий бид нар чинь бүгд жижиг өдөр тутмын зорилго юм шиг тий гэсэн үгтэй явсаар хагаад одоо юу гэх хэдэн жилийн дараа 5 жилийн дараа 10 жилийн дараа миний хүүхэд юу хийх юм чаддаг болох уу би сайн хийж явах хэрэгтэй тий би одоо өөрийнхөө өмсөх хувцас идэх буух юм бүх юмыг бэлтгэж өгөх хэрэгтэй миний зорилго миний үүрэг гэдэг чиглэлээр явж штэ тий давхар тэрнээс гадна чи гэр бүлийн зорилго байж хахад бас ажил мэргэжил дээр би юу хиймээр байна би ийм мэргэжилтэй ийм бизнестэй ийм хувийн юм амжуулмаар байна одоо би ийм ажил хийж миний хажуугаар би ийм амжуулмаар байна гэдэг өөр чиглэлийн зорилгууд харагдаад байгаа тийм үү тий тэгэхээр тэрийг л илүү тодорхойлоод яг бүхэлдээ зураг болгож гаргаж ирэх юм гэж бодож байгаа байхгүй юу. Тийм аа олон янзын юмнууд яагаад гэхээр энэ талаар хэдүүлээ гоё дэлгэрүүлээд ярина. Тэгэхээр та нар өөрсдийнхөө хажуугаар нь ингээрэй заяа Бямба. Хэрвээ одоо юу байх юм бол зураад тий өөрийнхөө одоо жишээлбэл санаа оноо юмнууд байгаа даа шүү дээ тий. Тэрийгээ зураад тэмдэглээд яваад энэ төрлийн тул би ийм чиглэлд юм хийх юм байна ч юм уу тий. Ингээд явбал бас аягүй хүүхдтэй болох гэж бодож байна тий. Тэгэхээр чиний бодлоо микрофон чинь сонсогдох байна. За. Тэг тэгж байгаа баярлалаа гэсэн. Яг